Бид нар дэлхийд хамгийн ухаалаг Чингисийн удам гээд нэг тосгонч авч чадахгүй ч ингээд чэжид дэлдэж бид нар болохгүй шүү дээ. Яг нь өнөөдөр яг энэ одоо шийдвэр гаргагчид ярихтаа бол одоо үнэхээр ярих амархан, хийх хэцүү. За үнэхээр ингээд одоо хийх гэхээр үнэхээр энэ өнөөдрийн тогтолцоо за зарим хүмүүс бол үндсэн хуулиач өөрчлөх хэрэгтэй, энэ засаглалч буруу байна гэл ингээд янз бүрийн шалтгааныг хилтгэлтэй. Буруу хайвал зөндөөлж олдсон шүү дээ. Ийм бүтцтэй, ийм парламенттай, ийм улс орнууд байж л байгаа шүү дээ. Гэхдээ хөгжөөлнө шүү дээ. Нөрөө болжлын зөв хүн амтай парламентын засаглалтаа хөгжөөлнө шүү дээ. Гэтэл бид нар яагаад хөгжиж чадахгүй вэ? Бидний ер нь үдийг таглаж байгаа юм бол мөнгө шүү. Зоосны нөхөр бүгдийг хараад байгаа нь бүх юм таглачаад байгаа байхгүй юу? Хүний хөгжлийн асуудлыг, хүний чадахын асуудлыг бид нар үнэлж чадахгүй байгаа цагт хизээж өгч. Зөвхөн нэг тэр мөнгийг чи хүн бий болгож байгаа шүү дээ. Тийм учраас тэр мөнгө бий болгож байгаа хүний чадахын асуудлыг үнэлдэг болж тэрийг л бид нар эрхэмлдэг болж хөгжнө гэхээс биш. Одоогийн байгаа шиг ингээл нэг сайхан хувилдаж чаддаг, сайхан улс төр хийж чаддаг гэдэг талаас нь хараад байх юм бол бидний амьдрал улам бохирдно, улам заваар нь өнөөдөр чи харал та. Дэлхийд хамгийн одоо болохгүй бүтггүй гэж гаж бол өнөөдөр Монголд л шүү дээ. Тэр офшоруудыг хар. Монголын компаниуд л 30-40 очоос үз. Энэ жижигхэн Монголоос чи 100 сая хүнтэй Вьетнамаас 2 хүн тэр хүнтэн байхад 3 сая хүнтэй Монголоос 2 тэр хүнтэн гарлаа гэж баярлал алга ташаал. Бидний зорилго тэр үү? Биш. Бидний зорилго бол энэ юм уу тосгоны хүн амаал бас нэг амьдралын сэтгэл хангалуун байх л асуудал. Ер нь эцсийн зорилго бол юу байх ёстой гэж эргэн бүрлэн амьдралдаа сэтгэл хангалуун байх ёстой. Тим амьдрал 90-ад оноос өмнө байсан байхгүй юу? Та нарыг одоо яг ингэж ярихаар одоо сүүлийн үед та нар нэг нийтээрээ нэг хочтой боллоо шүү дээ. Одоо популистууд одоо нөгөөдөг чинь одоо pop дуулж байгаа ингээд нэг ийм зүйлийг ярьдаг. Энэ хөгжилд одоо их саад болж байна гэж ярьж байгаа. Та нар үнэхээр тэгж одоо ингэж ярьснараа одоо их тийм саад чөтөр болоод идэг юм. Одоо би ингэж ярьсныг хэрэгжүүлэх эрх мэдэл надад олдоогүй шүү дээ. Харин ингэж ярьчаад надад хэрэгжүүлэх эрх мэдэл олдоод би тэгээд сайн ярьсан дөрвөн зүйлийг хийж чадаагүй л яг тэгж хэлж болно. Гэтэл манай жишээлбэл ерөнхий сайдэр жишээ авъя. Бүх айл өрхөд компьютер интернет холбоол дэлхий дээр одоо e-commerce эрхлүүлээл тэгэл ажлын байр бий болгоод амьдрал дэвшүүлсэн хаана юм. Энэ бол популизм. Тэгэхээр өнөөдөр популистууд маань өнөөдөр нөгөө хулгаачиг бариараа гэж орилдог гэдэг шиг болцсон байгаа байхгүй юу? Өөртөө популистууд байгаа учраас биднийг ингээд улс орноо бодё, иргэдээ бодё гэхээр яг өөрсгөө бодоод популист гэдэг байхгүй юу? Бид нар тэдээс ялгаад, юугаар ялгаатай гэвэл биднэрт яг тим үүрэг нөтө, тим эрх мэдэл ирэх юм бол бид нар яг тэрийг л хэрэгжүүлнэ. Тэр бол бидний ялгаа. Тим эрх мэдэл нь бидэнд олдог учраас бидний ялгаа харагдаж чадахгүй болчихсон шүү дээ. Тийм л зүйл. Тэдрийг өөрсчгөө санаад байгаа байхгүй юу? Одоо сарын дараа улсын хурлын сонгуул болох гэж байна. За ер нь тойрог жижигсэнтэй холбоотой, намын жагсаалт байхгүй болсонтой холбоотой их олон өөрчлөлтүүд гарч байна. Хөдөө орон нутаг дэвшижсэн гишүүд одоо Улаанбаатаруудыг зорж байна. Та өнөөдөр яг сонголтоо хийсэн үү? Хийсэн, би нутагтаа очино. Зүгээр яг одоо нэг хуваагдсанд бол бас нэг тийм сул тал байгаа байхгүй. Ингээд улам жижиг сэтгэлгээтэй л хүн гарч ирэх гэдэг байгаа байхгүй юу? Өвгөний төрч чинь бол том сэтгэлгээтэй, том асуудал шийдэл гаргадаг. Тэгээ улсын хэмжээнд ажиллаж чадах хэвээр улсуудлын их хурлд чинь сууж явах хэвээр шүү дээ. Тэгээ энэ тойрог жижигрэлэнэ гэдэг чинь өшөл жижиг сэтгэлгээтэй хүн гарч ирэх болцоонууд нэмэгдэн шүү дээ. Тэр өнцгөөс нь харах юм бол энэ буруу. Ер нь бол манай улс төрчдийн нэг том дутагдал бол бидний ер нь эргээд хаана буух вүлээ гэдгийг л ерөөсө бодохгүй байгаа юм л да. Насны эцэст бид нэр шүү дээ. Бүгд иргэн болох байхгүй энэ том улс төрч бүгдээрээ л иргэн болно. Насаараа ерөөхөөлөгч байж байгаа дөхөн гэдэг ч юм уу насаараа сайд байж байгаа одоо талигач болно гэж байхгүй шүү дээ. Иргэн болно, ихэнх нь иргэн болно. Тийм учраас тэр иргэн байх үеийнхээ сайн сайхны төлөө бид нэр бодох ёстой байхгүй өнөөдрөөр биш. Тэгж харж чадах юм бол тэр бидний хэлээд байгаа энэ хүмүүнлэг арчилсан нийгэм чинь бий болно шүү дээ. Жишээл би бол тэгж л бодог. Би насны эцэст бол иргэн болно. Тэр үед л тэр иргэний одоо эрх сайхан байгаасаа миний эрх ашиг сайхан одоо байх юм бол тэр үед надад бол сэтгэл хангалуун амьдрах алхах боломжийг олгоно шүү дээ. Тэр талаас харж тэрийгэ бодож бид явахгүй өнөөдрөөрөө ингээл хүч чадах байгаа юм шиг л ингээл нэг бид нар үйлсэн шүү дээ. Бидний нүдийг таглаад байгаа юм бол ерөөсөө зоосны нүхээр харж байгаа л асуудал.
Эннээсээ бид нар ангиж чадаад бас нэг жоохон өвжүү тайван бодоод насны эцэд би иргэн байна шүү. Тэр үеийнхээ сайн сайхны төлөө явъя гэж ингэж бодох юм бол бид нар өөрчлөгдөн. Бас нэг өөр нэг ялгаа юу гэж. Одоо бид нар ингээ бие бинийгээ популист гэдэг ингээд байна шүү дээ. Нэг хэсэг нь болохоор ингэж бодоод байгаа хгүй. Би ингээд манай компани сайхан болох хэвээр. Би өөрөө баян болох хэвээр. Тэгээ улс орноо чирнэ гэж. Нэг хэсэг. Бид юу гэж бодоод байна гэвэл улс орноо сайхан болгох чи. Тэгэх юм бол бид тэрийг дагаад одоо компани маань ч байдаг ч юм уу би өөрөө ч байдаг юм уу сайхан амьдрах юм байна гэж. Ийм л хоёр ялгаа өнөөдөр Монголд хоорондоо үзээд байна шүү дээ. Тэгээ энэ хоёрын аль нь одоо шийдвэр гаргах төвшин зөнгөлөхөөс л энэ нийгмийн хувьцаа шалтгаална шүү дээ. За ингээд амралтын өдөр цаг зав гарган хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Та бүхэн ч гэсэн баярлалаа. За баярлалаа.